Сайн байцгаана уу хүмүүндэд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Tech Mac Social контент зурглалын хамгийн ихний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ямар ч үсэн ихний дугаар учраас энэ ямар ч төрлийн контент вэ гэдэг та бүхэндээ маш товчхон тайлбарлаад өгье. За Tech Mac дээр ерөнхийдөө бол өмнө нь бидний хийдэг байсан зөвхөн e-sport биш, ерөнхийдөө технологийн холбогдлолтой тань мэдхүйн. За тэгээд мэдээж өмнө нь хийжсэн product unboxing, бүтээгдэхүүний заавар зөвлөгөө гэх юм уу, тиймэрхүү төрлийн контентуудыг яг энэ цувралаар хүргэж байх болно. За тэгээд хамгийн ихний дугаарыг хүлээж авч үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд та бүхэн мэдээж видеого үзэхээс өмнө хэрвээ subscribe дарж амжаагүй байгаа бол манай channel дээр subscribe дараарай. За өнөөдөр мэдлэг боловсрол олгох би нэгэн контентыг бэлдсэн байна. За энэ юу вэ гэхээр хүн болгоны толгойд нэрнхэдэ болвол нэг асуултын тэмдэг байгаад байдаг. USB flash disk-ийг компьютераас safely remove буюу eject гэж кнопыг даралгүйгээр шууд салгах нь зөв үү, буруу юу гэдэг. За энийг үзэж байгаа зарим хүмүүс хөө юу ямар сүртэй юм бэ те. Энэ чинь зүгээр л файлаа хуулаад дууссан бол flash disk ямар шууд зүгээр татаад авчихад ямар ч асуудалгүй штэ гэж хэлж иж магадгүй. Ерөнхийдөө болвол ихэвчлэн энэ бол ямар нэгэн сөрөг үр дагаврыг бол дагуулад идэггүй бид нар бүгд мэднэ. Одоо баг энэ видеог үзэж байгаа хүмүүсийн 80-аас 90% нь USB flash disk-гээ шууд салгадаг гэж би бол бодож байна. Гэхдээ би бол тэгдэггүй, би дандаа safely remove хийдэг. За тэгэхээр ер нь яагаад safely remove гэж ер нь яг ямар хүчтэй юм бэ? Бид нар мэдээж нөгөө цагныхаа хажуудалд байдаг жижиг icon дээр за эсвэл яг одоо my computer руу орж жагаад flash disk-ын дээр mouse хоёроо дараад eject гэдэг кнопыг дараад за тэгэнгүүт нөгөө Windows-аас таны одоо USB disk-ийг чинь remove хийхэд бид нар бэлдэж дууслаа. Та одоо салгаж болно гэдэг нэг тийм erase safe to remove гэдэг нэг тийм мессеж гарч ирдэг шүү дээ. Тэрийг нүлээгээс суучдаг. За тэр мессеж цаана ямар утгыг хийж ин гэхээр таны компьютер flash diskтэй ямар нэгэн холбоотой байсан үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. За та тэгэхээр flash disk-ээ салгаж болно гэдгийг сануулж байгаа. Хэрвээ одоо ямар нэгэн файл хуулж агаад яг одоо бүр хуулж байгаа тэр прогресс дундаас нь та мэдээж флаш дискээ салгаад авчих юм бол шууд алтаа заана. За түнчлэн таны одоо флаш диск чинь эвдэрч гэдэг юм уу тухайн хуулж исэн файл маань ямар нэгэн байдлаар ажиллахгүй гэдгийг болвол за мэдээж надаар хэлүүлтгүй хүм мэдчихэж байгаа. За тэгвэл үнэхээр флаш дискийг одоо шууд салгаж болох уу болохгүй юу гэдэг дээр operating system буюу одоо бидний хэлдгээр Windows эсвэл Mac OS гэдэг ч юм уу Linux гэдэг ч юм уу энэ мэн бас тодорхой хэмжээгээр нөлөөлт юм байна л да. За энэ дээр нэг та бүхэн мэдээлэл хүргэх гэсэн. Windows дээр write cache гэдэг нэг зүйл байдаг юм байна. За энэ юу вэ гэхээр ерөнхийдөө та одоо ямар нэгэн компьютер дээр ямар нэгэн одоо файлыг боловсруулад Word байд юм уу, Excel байд юм уу, юу байд те ямар нэгэн файлыг боловсруулж байгаа болвол тухайн файлыг ямар нэгэн тийшээгээ зөөх магадлал өндөр учраас компьютер маань write cache гэдэг юм enable хийгдсэн болвол RAM руугаа буюу төр санах ойруугаа хадгалцдаг. За тэгээд таны одоо бүх ажил дууссаны дараа ерөнхийдөө болвол одоо флаш диск руу хуулахыг ингээд бэлдээд тэгээд эндээсээ RAM-насаа цаашаа дамжуулаад хуулж өгнө гэж юм байна. Энэ өөрөө ямар давуу талыг үүсгэж үг гэхээр хуулах хурдыг ихсэгдэг. За Windows хэрэглэдэг хүмүүстээр энэ маань автоматар дефолтоор буюу унтраагдсан байт юм байна. Disabled. За энэ disabled байгаа нь ямар үр ашигтай вэ гэхээр хэрвээ disable хийсэн байгаа бол RAM-наар дамжихгүй хуулж байгаа бол та флаш дискээ ямар нэгэн файлаа хуулаад дууссан бол шууд татаад авчаад ямар их асуудал гарахгүй юм байна л да. За гэхдээ энэ дээр би тоддох зүйл дараа нь байгаа шүү. За хэрвээ тэрийг нь одоо write cache гэдэг юм хэрвээ enable хийцэн болвол та одоо бүр файлаа хуулаад дууссан ч гэсэн заавалчгүй safely remove гэдгийг нь дарж иж flash disk-ээ суулж авах хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр шууд татаад авчих юм бол магадгүй таны компьютер RAM-наасаа таны USB flash disk-тэй харьцаа үүсгэсэн ямар нэгэн байдлаар одоо мэдээлэл солилцоод хийж магадгүй юм байна л да. За энэ одоо жижиг мэддэхгүй ч гэсэн энэ мэдээлэл солилцож байгаа дээр нь флаш дискээ татаад авчих юм бол таны нөгөө хуулж исэн файл дараа нь ажиллахгүй байх бүрэн боломжтой. За иймэрхүү асуудалтай маш олон хүмүүс одоо тулгарч исэн байх гэж бодож байна. Ямар нэг одоо assignment байдаг ч юм уу эсвэл нэг кино байдаг ч юм уу юу ч байдаг юм те. Флаш диск руу хуулсны дараа өөр газар авчиад нэх гэсэн чинь болохгүй. File corrupted гэдэг нэг аимшигтай нэг мессеж гарч ирдэг шүү дээ. За тэгэхээр юм байна. Энийг одоо ерөнхийдөө би сая дефолтоор бол энэ disable хийсэн байдаг гэж хэлсэн шүү дээ. Та энийг хэрвээ бүр өөрийн биеэр яг компьютер дээр энэ маань үнэхээр одоо disable хийгдсэн байх үгүй юу гэдгийг мэдхийг хүсэх юм бол disk management руугаа орж аваад за тэгээд яг одоо таны flash disk-ээ залгацсан байгаа бол тэрэн дээр properties дээр нь дараад policies гэдгийн доор ерөнхийдөө бол байгаа. Quick removal за нөгөөх нь болохоор better performance юм байна. Better performance гэдэг нь write cache-ийг ашиглана гэсэн үг.
дефолтоор болвол quick removal гэдэг нь сонгогдсон байгаа юм байна. Гэхдээ та компьютер ямар нэгэн байдлаар энэ одоо settings-ийг оролдоогүй болвол энэ дефолтоор унтраастай байх ёстой буюу та флаш дискээ шууд татаад авахд ер нь болвол баг нэг асуудал гарахгүй гэж хэлж байна. За харин анхаарах зүйл юу вэ гэхээр Mac-ийн хэрэглэгчид Mac OS за тэгээд Linux OS хэрэглэдэг хүмүүсийн хувьд гэх юм бол энэ write cache гэдэг нь дефолтоор enable хийгдсэн байт юм байна. Тэгэхээр энэ одоо operating system хэрэглэдэг хүмүүсийн хувьд гэх юм бол Apple хэрэглэдэг хүмүүсээ та бүхэнд хэлэхэд заавалчгүй eject гэдгийг дарж иж та ямар нэгэн SD card, memory card, flash disk гэдэг юм уу тэрийг гаргаж авах ёстой юм байна шүү гэж хэлж байгаа. За тэгээд түрүүн биелсэн Windows дээр одоо шууд татхад бол нэг асуудалгүй гэж одоо quick removal гэдэг нь одоо байгаад write cache нь унтраастай болвол flash disk-ээ татаад авах бол асуудалгүй гэж хэлсэн. Гэхдээ ер нь яг одоо техникийн экспертүүд юу гэж хэлдэг вэ гэхээр хэдийгээр одоо write cache нь disable хийгдсэн таны файл хуулаад дууссан ч гэсэн Windows үйлдвэрлэлийн систем маань таны флаштай ямар нэгэн байдлаар холбоог үүсгэсэн ямар нэгэн ажил дотор нь өрнөж явах ч юм уу нэг файл уншиж явах ч юм уу тиймэрхүү зүйл илэрч байхад нь та флаш дискээс суулгаад авчих юм бол доторх файл нэвтэр нь магадгүй таны флаш диск нэвтэр нь таны үнэтэй цайтай файлууд, зураг, видео бүх юм алдагдана, устна гэдэг ч юм уу. Эсвэл эвдэрнэ гэж хэлж байна. Ийм аюулууд байгаа юм байна. За тэгэхээр эцэст нь хэлэхэд залхуураад яах юм бэ те? Тэр нэг quick removal, eject, safely remove гэдэг тэр нэг кнопон дээр дараад ганц 2 секунд хүлээчихэд юу нь унах вэ? Тийм биз дээ. За тэгээд ямар ч хэлсэн USB-ний талаар болол ийм мэдээллийг та бүхэнд өнөөдөр бэлдэж хүргэлээ. Тэгээд ямар ч хэлсэн дараагийн яг одоо контентуудаараа үүнтэй ижилхэн компьютер технологитой холбогдолтой зөвхөн компьютер гэхгүй одоо технологитой холбоотой сонирхолтой байж болох мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байх болно. За ингээд TechMac-ийн номер 1 дугаар өндөрлөж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Like and subscribe. Thank you. I'm